Хай бүгдээрээ сайн уу? За одоо өнөөдөр болохоор 6 сарын 22-ны өдөр. Тэгээд 9:41 болж байна оройны. Тэгээд өнөөдөр бол үнэхээр халуун өдөр байлаа. Тэг өнөөдөр нөгөө нэг өдөр нь хамгийн урт, шөнө нь хамгийн нөгөө нэг богино гэсэн яг одоо өнөөдөр чинь нөгөө жилийн голын өдөр юм байна шүү дээ. Тэгээ өнөөдөр болохоор үнэхээр халуун байлаа энд. Тэгээд би тэгээ өнөөдөр ингээд өдөржингөө намын санд сууж агаад тэгээ ингээд бас жоохон ингээд юмнууд бодож байгаа. Тэгээ дундаас нь бас би ингээд дрил мэл хууж агаад хэзэн бичлэгнүүд харсан байхгүй юу. Тэгээ яг тэрийг ингээд бодчиход тэгээд яг миний өмнөх бичлэгнэр хийснээр бол одоогоор болохоор би ихтэй одоо энэ яг миний юун дээр бичлэгнэрийн гаднах дуу хэр орж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ амар халуун болохоор би яг юугаа нээчихлээ л да. Цонхоо. Тэгээд яг би яг өмнөх бичлэгэн дээр хийсэнчлэн бол яг эхний бичлэгээ бол жоохон яг Германд яаж сурах, яаж ажиллах, ер нь Германд яаж ирэх талаар ер нь амар ярхам шиг ер нь бол ярьсан шүү дээ. Тэгээд яг одоо ингээд миний бол эхний бичлэг бол арай жоохон тийм сэдвтэй болохоор байна. Тэгээд яг би ингээд бодоод тэгээд сайн ингээд хүмүүсийн стори үзэж явах нэ. Одоо бас ер нь гадаад руу явах сезон арай эхэлж амжаагүй байна. Гэтэ эхлэх гэж байгаа ер нь байх. Тэгээд хідүүлээ өнөөдөр юуны талаар ярих вэ гэхлээр би өнөөдөр тэг яагаад энэ талаар ярихаар болсон бэ гэхлээр би яг рил хуцаагаад яг нэг охины нэг рилийг харсан байхгүй юу. Өссөн бүх орчноо гэр бүл найз охин мэддэг гэд бүх зүйлсээ орхиод хүний орон зорилоо гэсэн нэг тийм бичлэг байсан байхгүй юу. Тэгээ би яг тэрийг үзчихэд яг би анх Германд ирэхээс өмнө ямар шүү байсан. Яг Германд өмнө ирэхээс өмнө сэтгэл зүйн байдал тэр үед мэдчихсэн болоосоо гэсэн. Яг би тэр үед рүүгээ яг буцаад очсон гэх юм уу. Тэгээ би яг тэр үед ингээд тэр бичлэгийг харчаад яг ингээд буцаж нөгөө нэг ингээд анх нисчихсэн үеэ ингээд гинт бодсноо. Яа би ер нь яг ингээд 2 жил болсныхаа дараа яг юу ер нь сурч авсан юм бол юу ер нь ингээд мэдэж авсан юм бол одоо ингээд хэрвээ одоо энэ мэдлэгтэйгээр анх Германд иржсэн бол би юуг өөрчилж чадах байсан эсвэл бол яг юуг одоо би илүү арай өөрөөр харах байсан бол ч гэдэг юм уу те ямар байдлаар өөрийгөө бол арай өөр талаар нээж болох байсан бол гэж ер нь бол бодсон гэх юм уу. Тэгээ яг хүмүүс яг гадаадад ирэх ер нь ганцхан Германд ч гэдэгхгүй зүгээр гадаадад ирэхийн тулд анх ер нь юу мэдэж байх эсвэл би энд 2 жил болсныхоо үндсэн дээр юу ингэ мэдэж авсан бэ гэдгийг бол хуваалцахаар ирсэн. Хуваалцъя гэж бодлоо юм бичлэгээрээ. Тэгээ би бас ноутс дээрээ нэг хэдийн юмнууд тэмдэглэж авсан. Тэгээд яг мэдээж ингэ эхлэхээс өмнө бол disclaimer юу ч ингэ мэддэл ингэ хэллээ. Тэгээд би бол мэдээж энд бол дөнгөж 2 жил болж байгаа. 2 жилч бас барай болоог байна. Би бол яг 23 оны 8 сард иржсэн байхгүй юу. Тэгэхээр одоо бол яг 2 жил болохгүй явж байна. Тийм болохоор арай 2 жил болоогүй. Тийм болохоор бас нөгөө талаараа хэрвээ одоо эн чинь ингээ миний л яг ингээ мэдсэн юмнууд байгаа. Тийм болохоор ингээ бас нөгөө талаасаа тантай хэрвээ ингээ ерөөсөө санал хийхгүй ч юм уу юм ингээд тохирохгүй бол яг тэр мөр бол гайгүй байх. За тэгээ би болохоор анх тэгээд 23 оны 8 сард ер нь анх ингээ Герман улсад зорж иржсэн. Тэгээд анх бол яг үндэ бол би Герман улсад ирэхээс өмнө бол Герман улсын талаарх яг тийм амар тийм тодорхой тийм зураглал мураглал гэсэн юм бол надад ерөөсөө байгаагүй. Тэг ингээ Герман улс яг эдийн засгийн хувьд ямар юм, улс төрийн хувьд ямар юм гэдэг юм уу. Эсвэл бол нийгэм соёл иргэншлийн хувьд ямар юм те ингээд буцаад ингээд Германд хүрээд ирэнгүүт ямар хүмүүс намайг ухтах, ямар сан ааштай, ямар шүү юм соёл иргэншилтэй хүмүүс ухтах ингээд чинь ерөнхийдөө шал өөр юм штэ. Ойлголт штэ. Тэгээд яг тэр мэрийг бол анх мэддэггүй байсан. Тэгээд анх ингээд яг ирчээд би бол анх бол яг ирчээд бол яг би нэг 2 3 охинтой бол яг Монголоос бол яг хамт ирж ийсэн гэх юм уу. Тэгээд хамт яг нэг студент коллеж буюу яг сурах ёстой бэлтгэл коллежид сурч ирсэн байхгүй юу. Тэгээд анх тэндээ сураад тэр 3 охинтойгоо ингээ яваад тэгээд тэндээ болохоор ганц семестр сурсан. Тэгэхэд бол надад бол багийн бол нэг тийм хүндрэл бэрхшээл бол нэг харагдаагүй одоо бодох нь. Тэгээ яг эхлээд ирээд ингээд хийж бүрдүүлэх ёстой материалууд гэж угаасаа байдаг. Ямар ч оронд байх тий.
Тэгэнгүүт тэднийг бол хийгээ явж исэн. Гэтэ тэнд бол азар одоо бусад нөгөө нэг 2 3 охиныхоо ачаар тэгээ бас манай нэг охины манай аав нь бас хамт байсан байхгүй ихний нэг сард нь тэгээ ер нь тэр ах мах ч гэсэн амар их тусалж исэн. Тэгээ ер нь тэр ахыхаа ачаар тэгээ найзуудынхаа ачаар ер нь бол юмнуудаа баг өөрөө ч мэдгүй юмнуудаа болгосон гэх юм уу. Хэдүүлээ энэ хажууд гоё лаасаж тавих уу. Тэгээ лаа болохоор ийш ингэ тавьчих. Тэгээд анх бол эхний сартаа эхний ер нь хаас жилдээ гэж бол хэлж болно. Ер нь бол байдал их юм тогтвортой яг үндэ хэлэхэд бол би яг үндэ бол монгол хүмүүстэйгээ л найзалжсэн. Тэгээ амт ирсэн тэр 2 3 монгол охтуудтайгаа ингээд групп болоо. Тэгээ ингээд ер нь бол найзлаа авчижсэн. Тэгээл шалгалтуудад маань бол төгсөн. Тэгээд тэг ингээд шалгалтуудаа өгөөд бол ер нь бол бэлтгэл коллежид тэгээд нэг семестрт бол ингээд дуусгацсан. Тэгээд анх бол эхний хагас жил мөлий бодонгууд одоо бодохны тэр үедээ бол амар байсан. Яагаад гэвэл би мэддэг хэлээрээ мэддэг хүмүүстэйг энд ирээл анх танилцчихсан. Гэхдээ тэр чинь нэг монгол хүмүүс гэсэн мэддэг юм нэг соёл иргэншил байдаг штэ. Тэгээ яг мэддэг хүмүүстэйгээ мэддэг хэлээрээ ингээ ярьж исэн болохоор надад бол багийн бол тийм амар хүмүүстэй нийлэх ч юм уу яг нийгэмд уусах гэдэг талаас бол өөрөө ерөнхийдөө тэр хүндрэл бэрхшээлүүдийг олж харахааргүй байсан гэх юм уу. Би өөрөөс ингээ тэр нийгэмд уусах гэж ингээ уусах гэж ингээ орохгүй байгаа болохоор надад тийм угаасаа хүндрэл бэрхшээл тохиохгүй. Тэгээ угаасаа л Германд ямар ч газар ер нь бол чи Монголдо байгаа шигээ бөмбөлгийг үүсгэж болно. Ер нь бол чи тэндх байгаа монголчуудтайгаа нийлээ, тэндх байгаа юу тийм эсвэл чамтай ингээд хил нэгтэй хүмүүстэй нийлээд эсвэл юм нийгэм нэгтэй, соёл нэгтэй нэг юм хүмүүстэй нийлээд явхад бол чиний тэр бөмбөлөгч нь одоо тэр нэг Монголд байгаа нэг юм нэг бөмбөлөг байна шүү дээ. Чиний ингээд нэг тухтай мэдэрдэг бөмбөлөг. Тэр бол багийн юмд бол нэг алдагдахгүй. Нэгт тийм. Тэгээ ингээд хилний асуудал тэр бол ихний ингээд ээлж ингээд ярмаар байна. Тэгээд эхний хагас жил бол за студент коллеж, бэлтгэл коллеж бол ер нь бол тэгээд дууссан. Ер нь бол сайхан монгол охтуудаа нийлээл. Тэгээд яг ер нь бол бэлтгэл коллежтой дуусгасны дараа бид хийдэд өөрсдөнд маань яг ингээд салах замнууд гарч ирсэн байхгүй юу? Яг бид хэд ингээд дөрвөлөө найзалчихсан. Тэгээд ингээд өөр сургуулиуд руу, өөр хот руу явахаар болоод тэгээ би болохоор Майнцтай буюу энд байгаа хотод үлдсэн байхгүй юу? Би бол яг ингээд эхний ингээд хүнд цохилт авч байгаа байхгүй юу? Их сургуулийнхаа хичээлүүдийг ингээд анхны бол би суусан бүх хичээлүүдийнхаа эхний лекцүүд дээр бол би юу ч ойлгож байгаагүй, юу ч ойлгохгүй гарч ирчихсэн. Тэгээд тэр чинь яг ингээд амар бас ингээд хүнд ингээд стресс төрүүлдэг байхгүй ингээд юм ингээд ойлгох гэж орсноо юм ойлгохгүй, юу ч ойлгохгүй гараад ирэхэр чи хүн яах юм бэ тийм үстэй. Тэгээд тэгэж гарч ирчихсэн. Тэгээд би бол одоо ингээд юмнуудыг ингээд үргэлжлүүлээд харахны ер нь бол хэрвээ чи ингээд хилээ сайжруулъя, хэрвээ чи тэр нийгэмдээ нийгэм шиг гэж байгаа бол чамд тийм хүмүүс хэрэгтэй, тийм соёлоос чамд сургаж чадах тийм хүмүүс хэрэгтэй. Тэгээд тэгээ бас гуравт нь яг би ингээд мэдээж 10 20 жил энд бол байж үзээгүй хүн. Тийм болохоор яг сайн мэдгүй байна. Гэхдээ яг хүмүүстэй ингээ ярилцаад, удаан байсан хүмүүстэй ч гэсэн ингээ ярилцаад яхад бол яг эхний ээлжинд 2 жилийн зүгээс ингээ 2 жилдэх ингээ туршлагаас ингээ ярьчих тий. 2 жил болоход бол мэдээж чинд эндх нийгэм тасж байгаа юм шиг мэдэрнэ. Мэдрэхгүй биш мэдэрнэ. Чамд тодорхой хэмжээгээр мэдээж энд байгаа ингээ газар ингээ байгаа энэ хүмүүстэй мэдээж өдөр тутамдаа хүсэн хүсээгүй харилцаанд орж байгаа гараад дэлгүүр ороод юм аавь гэхэд хүртэл чамд чи ингээ юм тэр юм аа хэлэх хэрэгтэй болно тийм үү. Тэгээ өдөр тутамдаа жижиг сажгаар харилцаанд орж байгаа болохоор чи энэ газартаа дасгын хувьд л тасна. Гэхдээ тэр нэг гэрээ санах, эх орноо санах ч гэдэг юм уу. Нэг юм гэтээ тэрний илүү нэг юм эх орноо тийм гэр бүлийн мэдээж санахтай ингээд тэр хоёр холбогдно. Гэхдээ тэрнээс гадна бас нэг чи энд нэг
ингээд нэг л энтхийн хүн биш гэдэг мэдрэмж гэх юм уу. Чи ингээд удсан ч гэсэн чамд яаж иж агаад л чи ямар сайн ингээд хүмүүстэй ингээд ингээд нийгэмших гээд оролдоод ч гэжтэй юу юм нийгэмших гээд угаасаа ингээд явж байгаа. Тэгээ ингээд явж байхад чамд тийм мэдрэмж гарч ирэхгүй биш ирнэ гэх юм уу. Тэгээ би энийг ерөөсөө тийм буруу гэж байгаа юм биш, зөв гэж байгаа юм биш, чи заавч тийж мэдрэх ёстой гэж байгаа юм биш. Хүн мэдрэхгүй бол мэдээд сайн тэр нийгэмдээ илүү сайн уусчин гэсэн үг. Тэгээ мэдээж ингээд давтамж нь ойрхон холоос ингээд төсвөлээ. Тэгээ тэр мэдрэмжинд хэрэг хүнд хүрч ийн. Тэр мэдрэмжийг хүн өөрөө хэрэг хүн тэрийг хүлээж авч ийн гэдгээс ингээд шалтгаалаад тэр мэдрэмж гэдэг юм чинь тийм том зүйлүү жижиг зүйлүү гэдгээс ингээд шалтгаалжлаа юм л да. Гэхдээ энэ юусод буруу зүг гэсэн юм байхгүй, зүгээр миний зүгээр хэлмээр байгаа юм нь хэрвээ чи гадаадд усаад сая очсон ч юм уу эсвэл одоо ингээд байгаад ингээд удаж байгаа ч юм уу тэгээд байж ивэл ер нь бол хэрвээ чи ингэж мэдрвэл чамд үнэхээр зүгээр гэх юм уу. Тэгээд хэрвээ одоо 2 жилээс багаар ингээд амьдарч байгаа хүн одоо 2 жилээс бага тэр улстай байгаа хүн байгаа бол хэрвээ чи одоо ингээд нэг тиймэрхүү юм мэдрээд байвал эн чинь үнэхээр зүгээр. Тэгэд ингээд чи юус ганцаараа биш гэдгийг ингээд хэлмээр байгаа гэх юм уу. Тэгээ энэ дээрээсээ дөрүүлээ цаашаа явхад үргэлжлүүлээд хэлэхэд хэл гэдэг бол чиний ерөөсөө үнэт зүйл биш. Хэл гэдэг бол чиний үнэт зүйлийг тодорхойлох зүйл биш. Чиний үн цэнийг тодорхойлох зүйл биш. Чамайг хин гэдвээ бүхэл утгаараа одоо чинь намайг одгилт гэдэг хүнийг хин гэдвээ гэдгийг тодорхойлох зүйл бол хэл биш гэх юм уу. Хэл гэдэг бол яг би бол мэдээж ойлгоно хүн хэл дээрээ илүү ингээд саад төтгөргүй хүмүүстэй харилцааг мэдээж хүн цаанаасаа ингээд юу гэх юм тэрийг хүсэн гэх юм уу. Ингээд нэг ингээд монгол хүн нэг гадаад герман хүн надад ингээд тавиад өгвөл би мэдээж монголтой илүү хурдан дотносох байх гэх юм уу. Хурдан тэр хүндээ өөрөө өөртөө мэдлцээд герман хүн дэх процессоос илүү хурдан тэр нь монгол хүнтэй явагдах байх. Гэхдээ тэр чинь ерөөсөө тэр хэл чамайг тодорхойлж байгаа үн цэнийг чинь бүтээж байгаа гэсэн үг ерөөсөө биш гэдгийг ер нь бол санах хэрэгтэй гэх юм уу. Тэгээд яг ингээд нададаас ингээд ер нь бол бодогдсон мэдрэгдчихсэн ер нь ингээд даун ингээд жоохон ингээд буруу жоохон уруудаа жоохон хэцүү мэдэрчээсэн үеүүдийг ингээд бодох нь бол тэр бол яалтчгүй жоохон хилтэй холбоотой байдаг. Тэгээд энийг бол гадаадад байдаг. Гадаадад ингээд сурах гад юм уу эсвэл амьдрах гад яг ингээд зориод түрээд ирсэн хүмүүст бол яг ингээд тулгардаг асуудлуудын бас нэг байх гэж би бол бодож байна. Яа гэвэл би бол энтэй бол яг үнийг хэлэхэд одоо хүртэл тэмцээр л явж байгаа юм уу? Тэмцгийн цаашин гэхдээ энийг мэдэрсээр л явж байгаа. Хизээ нэг өдөр ингээд яаж ч ингээд мэдээж ингээд 2 жилийн өмнөх од гэлтэй харьцуулахад одоогийн од гэлтийн хооронд бол дэвшилт гараагүй гэвэл гарсан байгаа. Яг ингээд хүмүүс бас тэрийг амар харах хэрэгтэй. Яг анх хэрэг чи ямар байсан, одоо чи ямар байгаа. Тэгээд одоо чиний байгаа байдал чинь үнэхээр сайн гэдгийг ер нь бол хүн өөрөө мэдэх хэрэгтэй гэх юм уу. Тийм болохоор тэрийгээ дагуулад хүмүүс бол гадаадад байдаг хүмүүст бол энэ бас ингээд түгээмэл байдаг нэг юм мэдрэмж байх гэж бодож байна. Тэгээд яхад бол би бол тэгэл энийг хэлмээр байдаг. Хэл бол чамайг тодорхойлж байгаа зүйл биш ээ. Хэл бол чамайг үн цэнгүй болгож байгаа юм бол ерөөсөө биш. Зүгээр тэр чинь ингээд чамайг ингээд илэрхийлэхэд тусалж байгаа хэрэгслүүр болохоос ш чамайг яг үндэ дотроо юу бодож явдаг. Чи ямар хүн, ямар зарчимтай, ямар өвөгдөлтэй, ямар одоо амьдралын ухаантай, ямар амьдрал тууж ирсэн, ямар одоо туршлагатай бүх тэр ингээд чиний туусан бүх юм чинь чамд л байгаа. Чамд ингээд дотор чинь зүгээр байгаа тийм одоо юу гэдгийг нэг хэсэг чинь байгаа байхгүй юу? Зүгээр чи тэрийг яаж гарах вэ гэдэг чинь тэр чинь хэл чинь чиний хэрэгслүүр болоод тэнд чи хэцүү тэр хэлээр ингээд ярих хэлхтэй ингээд гарахтаа хэцүү мэдрээд байна уу? Эсвэл амархан мэдрээд байна уу? Бид хэл дээрээ илүү тэрийг угаасаа ямар цаад бэрхшээлгүй угаасаа бид хэд өссөн хэл байгаа болохоор ямар цаад бэрхшээлгүй гаргачихж байгаа болохоор бид нар ч юу хэцүү мэдрэгдэхгүй байгаа. Гэхдээ гадаад өөр хоёр дахь хэл дээр ингээд ярихаа гэхээр чамд тэрийг хэр сурснаас ч шалтгаалаад
чи тэрийг хэр мэддэг хэлээс чи шалтгаалаад тэр чинь уламж мэдээж хэцүү болж ирсэн тийм үү? Яагаад гэвэл чи тэр хэлээс сурж байгаа болохоор. Тэгээд ингээд одоо юу гэдгийг ирэх чагаа ч юм уу, ирээд арай удаагүй байгаа ингээд хүмүүс ингээд хэрвээ тэр тал дээр эмзэглээд ч юм уу, ямар нэгэн байдлаар тэр талаасаа болоод ингээд гуниглаад ч юм уу, эсвэл жоохон тэр талаасаа ингээд эмзэглээд байвал чи ерөнхийдөө бол тэрийг санах хэрэгтэй гэх юм уу? Хэл бол ерөөсөө чиний үнэт зүйл, үнэт цэнийг чинь тодорхойлох зүйл биш. Тэгээд чи гол нь одоо хүртэл яаж ирсэн байгаа, одоо хаана байгаа, тэг яаж энэ хүртэл явж туулж ирснээ санах хэрэгтэй. Тэг яаж туулж ирснээ санаад чи тэр өөрөө ингээд өөртөө бахархах хэрэгтэй гэх юм уу? Тэгээд ямар нэгэн хүн, ямар нэгэн байдлаар, ямар нэгэн ситуацид мэддэг байсан, мэддэггүй байсан, чиний таньдаг хүн байсан, чамд дор хаяж гадаадад амьдарч байгаа бол нэг удаа тийм эмзэглүүлэхээр, тийм ситуац, эмзэглүүлэхээр ямар нэгэн тийм момент, тийм нэг зүйл болох бол магадлал маш өндөр. Тэгээ болохгүй байдаг байж бас магадгүй. Гэхдээ болох магадлал бол маш өндөр. Чи тэр болгонд өөрийгөө санах хэрэгтэй. Яаж энэ хүртэл ирсэн? Тэгээд энэ хэрвээ чамайг нөгөө хэлээр чинь хэрвээ чамайг эмзэглүүлэх ямар нэг юм болсон бол үгүй энэ миний үн цэнийг тодорхойлох юм биш. Энэ хүн надад ингэж мэдрүүлэх ёсгүй. Зарим хүмүүс яг мэддэггүй ч юм уу, тэгээ ингээд тэрийг гаргасан хүмүүс байдаг. Гэтэ чи тэрийг зүгээр өөртөө санаад авах хэрэгтэй. Энэ хүн ингэж надад ингэж хандж байгаа, би ингэж хүлээж авах хэрэггүй. Тэгээд хэл миний үн цэнийг тодорхойлох зүйл биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд дараагийн нэг мэдэх ёстой, бас толгоондоо хадгалах ёстой зүйл болвол хүмүүс хэлдэг штэ, people come and go. Хүмүүс ирдэг, хүмүүс явдаг. Энийг бол хүмүүс бас ингээд маш сайн ингээд толгой дотроо байх ёстой юм шиг санагдчихсан. Тэгээ энэ бол яг хоёр, одоо чи хэрвээ Монголоос Америк руу, Монголоос Герман руу ирж байгаа бол энэ аль талдаа хамааралтай асуудал. Монгол дахь хүмүүс чинь амьдралд чинь нэг удаа ороод ирсэн хүмүүс тий, ороод ирсэн байгаа хүмүүс чи явлаа. Хэрвээ ямар нэгэн байдлаар за тэр хүмүүстэйгээ чиний контакт чинь хിവэрэ байж болно. Гэтэ хിവэрэ биш байж бас болно. Хэрвээ тэр хүмүүстэй чи ямар нэгэн байдлаар харилцаагаа алдаад илүү ингээ бага контакттай болоод бага ингээ харилцдаг болоод хэрвээ чи тэрэнд эмзэглэж байвал одоо юу гэдгийг Монгол дахь найзууд чинь чи одоо ингээ групп найзуудаасаа ганцаараа гадаад руу яваад өглөө гэж бодъё л доо. За тэгэл буцаал чи тэндээ тасгаал ингээ явж ангууд буцаал нөгөө хүүхдүүдийнхаа найзуудынхаа сториг харангууд хамтдаа гоё яагаад л тийм үү. Гэтэл чамд энд найз байхгүй гэдэг ч юм. Нэг иймэрхүү юмнууд бол илбэг тохиолдох байх. Гэхдээ тэр болгон дээр сэтгэлээр унаад тийм ингээд эмзгээр хүлээж аваад тийм сэтгэлээр унах ер нь бол хэрэггүй санагдсан. Чиний амьдрал чинь байх ёстой, чиний амьдрал чинь бай гэж өөртөө хүсэж байгаа хүмүүс бол чи тэр хол газар байна уу, ойрхон газар байна уу, эсвэл яг үндэ нэг улс байна уу, байхгүй байна уу хамаагүй тэр хүмүүс чиний амьдралаас явах ёстой хүмүүс бол явна, явах хүсгүй хүмүүс бол явахгүй. Чи мянга тэр хүмүүстэй хамт байх учиргүй байсан бол юу гэдгийг бол хамт байх ингээд аль нэг талаас хүсэлгүй болвол чи тэнд Монголд байсан ч хоёр нийлэхгүй байх боломжтой байхгүй юу? Тэр энэ юусоо газараасаа хамааралтай биш. Тэгээд яг үндэ байх ёстой хүн болвол чи Монголд байгаагүй ч чи Монгол байсан ч байгаагүй ч хоол ойрох хамаагүй тэр хүмүүс чиний амьдралд чинь байсаар л байх болно. Тэгээд энэ бол ингээ Монгол талдаа ингээ байна тийм үү? За тийм хүмүүс чиний амьдралаас явна. Хүмүүс чиний амьдралд орж ирнэ. Чи Германд чи гадаад усад хүрээд ирсэн. Чи мэдээж хүн энэ нийгмийн нэг хэсэг.
Мэдээч чи өдөржингөө хаалаа хаагаад цонхоо хаагаад бүх юмаа таглаад ганцаараа амьдардаг өрөөнд бүх юмаа таглаад өдөржингөө гэртээ бүгдгүүл юм бол чи нийгмийн нэг хэсэг, чи нийгэмд харилцаанд орж байгаа. Тийм болохоор яаж ижаал тэр дунд хүмүүс чамтай харилцсан ч хүмүүс чиний амьдралд чинь орж ирнэ. Найзын утгаар бай, хайр сэтгэлийн утгаарч бай, одоо нэг relationship утгаарч тийм үү? Хүмүүс чиний амьдралд чинь хүсэн үсээгөө орж ирнэ. Тэрээ дагаад хүсэн үсээгөө гарч авна. Тэгээд яг хэрвээ ингэж би одоо ингэж бас энд ирээд болвол ингээ зөндөө олон хүмүүстэй ингээ найз байх гэж бол үзчихсэн мэдээж энэ чинь юм миний нийгэм биш гэх юм уу? Энд би ямар ч нийгмийн үндэс байхгүй. Монголд бол ядаж надад нэг юм тэр сургуульдаа сурсан гэсэн нэг юм тэр сургуулийн маань хүмүүсийг хүрээлэл гэж байна тийм үү? Нэг тийм нэг суур үндэс байгаа хгүй. Тэгээд нэг тийм манай эцэг их маань тийм юм хийдэг. Манай ихч маань тийм, одоо манай нэг түн маань тийм гэж тийм үү? Нэг тийм надад суур үндэс угаасан юмнууд байгаа тийм гэх юм уу? Тэгээд тэр нь болохоор хүмүүстэй танилцах ч юм уу, хүмүүсийг ингээд сольж шилээд ингээд хүмүүстэй найзлах бол тэнд илүү амар байна. Гэхдээ энд чинь энэ бүх шал эсрэгээрээ энд надад таньдаг хүн ганцч байхгүй, намайг мэддэг хүн ганцч байхгүй. Тэнгүүд ийм газар чинь нийгэм босох гэдэг чинь өөрөө бас хэцүү зүйл байхгүй юу? Тэгээ тийм ч амархан бас ингээд шууд ингээд нэг юм сарын дотор ч юм уу бүтчих боломж байгаа. Гэтэ тийм бүтэхгүй байх боломж бас байхгүй юу? Жил басан ч бүтэхгүй юм гэж битгүү байж болно. Тэгээ ингээд одоо ингээд бас ингээд харангууд одоо бол би бол бүр амар тийм олон найзуудтай бол хүн биш. Гэтэ надад бол яг ингээд хэцүү болоод шаардлага хэрэгтэй болоод хэрэгтэй болоход бол хажууд байх бол надад цөөхөн ч гэсэн чанартай хэдэн яг найзууд бол байдаг. Тэгээд тэрийг хүн бүтээхийн тулд өөрөө ч гэсэн их хөдөлмөрлөөд тэрнийхээ төлөө бас золиос тэр нөхөрлөөл тэр нэг үерхэл гэдэг ч юм уу тиймэрхүү юмд бол өөрөө бол мэдээж хэлээд золиос гаргаж ийж тэр золиос чинь төлөөсөнд хүмүүс бас чиний хажууд үлсдэг гэх юм уу. За одоо илүү яаж юм те гадаа орой бас орой болж байна. Тэгээд ингээ янгууд хүмүүс чиний амьдралаас энд ингээ бүтээж байгаа нийгмээс чи хүмүүс хэрвээ явбал мэдээж анх явбал жоохон бас хүн дээр тусах ч юм уу ямар нэг юм болж магадгүй. Надад бол хүнд байж байсан. Тэгэхэд болвол одоо ингээд бодохны бол хүмүүс бол явж л идэх юм байна, ирж л байдаг юм байна. Нэрэл амьдралд яг л урсгал шиг чи гол нь үргэлжлүүлээ явж байгаа хгүй. Тэнд нэг юм зогсохгүй богоо явж гэсэн. Чи ингээд яваал юм. Хүмүүс тэнд ороод зарим нэг нь суугаал юм. Чиний амьдралд чинь байж л байна. Тэгэхэд тэнд маш олон хүмүүс суугаад гараад ороод эсвэл орж үзчихээ гараад оржоод суужгаад гараад зөндөө хүмүүс юм. Тэгээд тийм болохоор яг тэр тал дээр бол яг ингээд жоохон бас цаанаа юм одоо юутай багасаа гэж бас бодож байна. Яг юм бодолтой те за хүмүүс явдаг юм байна, ирдэг юм байна. Тэгээ энийг ингээд окей юм байна те. Хүмүүс ингээд чи Монголд хийрч удсан бай. Хүмүүс тентих хүмүүсээс чиний амьдралаас явах хөстэй хүмүүс бол явж болох юм байна. Энд ч гэсэн чи энд хэр удаагүй хэр богино хугацаанд байгаа ч гэсэн чиний амьдралд үлдэж болох хүмүүс бас байдаг юм байна. Гэсэн хоёр юмыг яг амар гэд харах ёстой юм шиг санагдсан гэх юм уу. Тэгээд тийм байна. Тэгээд найз нөхөрлөл тэгээд үерхэл за яг үерхэл чинь бас арай нэг өөр хэрэг баха. Найз нөхөрлөл ч гэдэг юм уу одоо юм харилцаатай ингээд байгаа ингээд одоо юм харилцааны хүрээлэл гэх юм байна да тий. Тийм хүмүүсийг бол бүтээх бол амар амархан гэж бол хэлэхгүй. Гэхдээ боломжтой мэдээж маш боломжтой. Гэхдээ тэр бүтэхгүй байх боломж бас байгаа. Тэгээ тэр болон сэтгэлээр бас ингээ унахгүйгээр ингээд чи ингээд хэдий ингээд ингээл
хичээгээл ингэ бож бүтггүй байвал чи бас тэгэл бодох хэрэгтэй. Эн чинь чиний нийгэм хүрээлэл ерөөсөө биш гэх юм уу? Чиний ингэ мэддэг, таньдаг орчин чинь биш. Тийм болохоор тэрийг дагаад тэр чинь тэд дахин хэцүү байх байхгүй юу? Тэгээд хүмүүс бол чиний амьдралаас гарч лэн, явж лэн. Тэгээ одоо чи хэрвээ жоохон ганцаардаад, жоохон ингээл хэцүү санагдаад, эсвэл хөнгөөм шиг санагдаад, жоохон ингээд тэгж мэдэрч ивэл энэ бол зүгээр, үнэхээр зүгээр. Тэгээд утгагүй чиний амьдралд угаасаа хүн гараад ирнэ. Энэ бүх юм чинь ерөөсөө nothing lasts forever. Ерөөсөө юуч үргэлжилдэггүй л ахгүй юу? Юуч үргэлжилдэггүй. Гунигч бай, ат жаргал, баяр хөөрч бай. Яг үргэлждэг юм гэж өрөөсөө байхгүй те. Тийм болохоор тэрийг ингээд бас ингээд бодох хэрэгтэй. Чи хэрвээ одоо хэцүү санагдаад байвал энэ хизээч үргэлжлэхгүй. Гэхдээ чи тэрнээс гарахын тулд өөрөө бас алхам хийх хэрэгтэй. Тэгжээж тэр үргэлжлээд байгаа хугацаа чи багасгах байхгүй юу? Тэгээд тэгтээ хэцүү мэдээ санагдаад, хэцүү ингээ найзгүй ч юм уу, эсвэл яг ингээд яг л ганцаардаад ингээ санагдаад, ямар нэг ингээ тийг санагдаад байвал энэ үнэхээр үргэлжлэхгүй. Зүгээр чи жоохон хугацаа авчих. Тэгээд тэр хугацаанд жоохон өөрийгөө ингээ тайвшруулад, амраад тэгээ өөрөө дуртай юм хийдэг ч юм уу, дуртай юу байдаг чинь кино үзмээр бол киногоо үзээд зүгээр ингээл тайван байх хэрэгтэй. Тэгээд явж байхад юу нь бол амьдрал угаасаа л үргэлжлэж байгаа юм чи үргэлжлэн. Тэрийг дагаад хүмүүс ч гэсэн гарсан бол тэрийг нөхөх хүмүүс нь орж ирж л байхгүй. Тийм байдаг. Миний бол сүүлийн бол тэнэгч авсан юм байна. Тэгээд өөр юм гарч ирэх нүг юу харцгаая. Гэтэ бол миний сүүлийн тэмдэглэсэн юм бол эрүүл мэд гэж байна. За энэ бол ганцаараа амьдарч байгаа. Одоо хэрвээ ялангуяа 10 жилийн төгсөөд ирж байгаа хүмүүст бол хүүхдүүдэд бол хамгийн их юм бол бодож, өөрсдөн дээрээ анхааруулж, үргэлж өөрсдөөсөө буцааж асууж байх ёстой зүйлс гэх юм уу? Чи эрүүл хооллож чадчихэв үү? Эрүүл зүйл идэж чадчихэв үү? Эрүүл цагтаа хооллож чадчихэв үү? Чи өөрийгөө эрүүлээр мэдэрч байна уу? Эрүүлээр сэтгэж чадчихэв үү? Гэдэг байна гэх юм уу? Хоол ундны талтай бол үнэхээр энэ бол үнэхээр чухал зүйл. Хэрвээ ганцаараа энд амьдрахаар ирж байгаа бол тэгээд мэдээж ингээд өөрийгөө биеэ татсан зөндөө хүмүүс ингээд байдаг, мэдээж байгаа. Тэгээд ингээд тэр хүмүүс бол ингээд аль болох ингээд хараадах нь бол үнэхээр тэрийг бол ингээд гайг ингээд болгоо яваад байдаг. Гэхдээ үлэн яваад эсвэл бол хоол хийхгүй, эсвэл бол юм жижиг сажиг юмар хооллоо ч юм уу. Тэг ингээд юм жижиг юмнуудаас эрүүл мэнд амар шалтгаалдаг. Тэгээд эрүүл мэндэд дагаад яг Монгол хэлд байдаг шиг эрүүл бие саруулах оршин гэдэг чинь яг амар үнэн баггүй юу? Чи хэрвээ мянга чиний бүх юм чин болоод бүх юм чин сайхан ингээд хичээл ямдаа ч гэсэн зүгээр яваад ингээд явж байгаа ч гэсэн чи хэрвээ зөв идэхгүй, зөв дадал хөвшилгүй, эсвэл зөв унтахгүй ч гэдэг юм, тэр чинь юм эрүүл мэндэд чинь зөвхөн хоолноос бас биш. Тэгээ ингээд зөв дадал хөвшил гэдэг юмнаас чинь ингээд шалтгаалж штэ. Зөв үедээ унтахгүй, зөв өөрийгөө арчлахгүй яваад байвал чиний хэдий бүх юм чин бүтээд ч юм уу, эсвэл хэдий ингээ гой найзуудтай ингээ яваад ах чинь хамаагүй чиний бие чинь муудна. Бие чинь муудахаасаа ингээ дагуулад чиний сэтгэл санаа чинь ч гэсэн муудаж эхэлнэ. Тэгээд хүн ингээ өвдсөн ч юм уу, эсвэл ингээ хэцүү санагдсан үед хүн угаасаа илүү сэтгэл эмзэг болчдөг штэ тий. Тэгээд тэнгүүд тийм байна. Тэгээ хүн ингээ эрүүл мэнд тэр ингээд одоо юу гэдэг зөв цагтаа унтах, зөв хоолоо зөв цагтаа идэх, зөв ингээд хөвшилтэй амьдрах, зөв ингээд явах. Тэр болгон чинь яг амьдралыг чинь ялангуяа чи одоо 10 жилийн төсөө ч юм уу яг ингээд гэр бүлээсээ хамааралтай байж байгаад одоо ирэх байгаа хүмүүс бол тэр бол чамд бас нэг хэцүү одоо юунэд чинь нэг нүүр тулах ёстой чаленжийн чинь нэг байж бас болох байх. Тэгээд нэг юм юу гэдэг чинь ингээд өөрийнхөө ингээд
одоо ингэ чи бүх юмаа өөрөө авч явах чинь гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь ингээд нэг талаараа чиний бүх юм чинь чинийх. Чиний амьдрал чинийх. Чиний бүх шийдвэр чинь чинийх. Нөгөө талаараа чиний бүх шийдвэр чинь чинийх байхгүй. Чиний бүх амьдрал чинь чиний гарт л байгаа. Чи хэрвээ тэр зөв ашиглаж чадахгүй бол чиний амьдрал чинь ингээд савлах гэдэг шүү дээ. Тийм болохоор ингээ хоёр талтай байгаа байхгүй. Чи угаасаа чиний амьдрал чинь чинийх ахын гоё талаараа гэтээ хэцүү тэгээд хариуцлах талаараа чиний бүх амьдрал чинь чиний л гарт. Тэгээ өөр чамайг хэрвээ ингээд ганцаараа энд ирж байгаа бол өөр чамайг гэр бүл шиг чинь хайрлаж гэр бүл шиг чинь санаа тавих. Яг тэр чинь ингээ гэтээ яг хүн чамд хизээ санаа тавихгүй гэсэн үг бас биш шүү дээ. Гэхдээ гэр бүл шиг санаа тавина гэдэг чинь зөвхөн гэр бүлийн л хүмүүс хийж чаддаг юм байхгүй юу? Хизээж чамайг ямар цай найз чинь ээж их чинь аав шиг чинь ах их чинь анхаарч чадахгүй. Яг тэр хүмүүс шиг чамд өглөө босоож цайвандаа уу, хоолоо идсэн үү, сургуультай явсан уу, хичээл нь ямар байсан. Энэ бүх зүйлийг гэр бүлийнхнаас өөр хинж тийм нэг анхаарлуудыг гэр бүлийнхэн төгч чаддаг анхаарал гэж байдаг байхгүй. Тэрийг хүн угаасаа 18 жил ч юм уу тий одоо 10 жилийн төслөө тэндээ ингээ байгаад угаасаа сурцсан хүн бол анхын дээрээ жоохон ингээ шок болж болно гэх юм уу? Жоохон ингээ хэрвээ биеэ даагаад арай ингээ мдээгүй байгаа хүмүүс бол яг тэрийг ингээ хилдэг байсан ч юм уу яг тэгэж ингээ хилүүлдэг байсан хүмүүс нь байхгүй болчоор яг тэрийг яаж хийх мэдгүй ч юм уу яа тэгвэл би яг жоохон тиймэрхүү байсан байхгүй юу? Тийм болохоор хэрвээ чи бас тэгэж хэрвээ одоо мэдрээд ч юм уу тий жоохон ингээд өөрийгөө биеэ даа чадаагүй юм шиг ингээд санагдаад байвал тэр чинь бас үнэхээр зүгээр чи ингээд сурж явж ин гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд тийм сурж байгаа ингээ юмнасаа ингээ өөрийгөө аваад явж байгаа хэрэгтэй гэх юм уу. Тэгэл хоолой зөв цагт нийцдэг байх, зөв цагтаа унтдаг байх, зөв хоолой иддэг байх. Тэгээд юу гэдгийг зөв хүмүүстэйгээ нийлэх мэлэх гэдэг юм нэг юм амьдралын жижиг сажиг юм үнэхээр амьдралыг өөр болгож чаддаг. Хүн ингээл хаашаа шумаа идэл хаашаа шум хувцлал одоо тэгэл ингээл хувцлаад гэдэг чинь бас арай өөрлөх гээд байна. Гэтэ хаашаа шум идэл өөртөө хаашаа л хандаад өрөөндөө орж ирчээж гэсэн хамгийн маань хаашаас зүглүүлж идэл тэгэл нэг юм ерөөсөн хаашаа л байгаад ийл чиний амьдрал чинь хаашаа л байгаад та ерөөсөн чиний бодож байгаа чиний хүсэж байгаа юмнууд чинь нэг тийм биелэхгүй юм шиг чамд нэг санагдана. Хоёрт жоохон биелэхгүй байх боломжтой гэх юм уу. Яагаад гэвэл хүн тогтвортой тийм discipline гэж ярьдаг шүү дээ. Түн тууштай тийм байж ч хүн зорьсондоо хүрдэг. Тийм болохоор тэд нар чинь ингээ бүгдээрээ биентэйгээ уялдсан. Зөв хоол идчихэж чи зөв энерги авч чадна. Зөв энерги зөв үед авч чадна. Тэрийг буцаагаад зөв зүйлстэй хувааж чадвал чи зөв юмнуудаасаа буцаад үр шимийг хүртэж чадна. Зөв хүмүүстэйгээ уулзаад тэрийг энерги зөв хуваарлаад за тэгээд хичээл ном ч гэдэг юм уу тиймэрхүү өөрийнхөө өдөр тутамд хийх ёстой ажлуудаа тэрийг энерги зөв хуваарлаад тэрийг буцаж нөхөх цагаа ч гэсэн унтах цаг гэсэн үг шүү дээ. Тэрийг ч гэсэн зөв үедээ ингээд унтаж хөвшээд тэрнээсээ өөрийгөө авах чадах боломж болцоотой бүх энерги аваад маргааш нэг өөр өдрийг эхлүүлээд ингээ явна гэдэг чинь эн чинь бол яг үнэхээр том сахилга бат дисциплин буюу сахилга бат. Тэгээд тэрийг дагаад энийг чинь ингээд энэ амьдрал чинь ингээд юу чинь өөр ингээд чиний амьдралд тийм эрфолт гэж ярьдаг штеп амжилт тийм чамд ч гэсэн өөрт чинь юмнууд болоод байгаа юм шиг ерөөсө санагдах байхгүй юу? Тийм байна. Тэгээд тийм болохоор ер нь бол сахилга баттай байх өөртөө одоо энэ бүхэн чи өөрийгөө хайрлаж байгаа л нэг хэсэг байхгүй юу? Өөртөө хайртай байх, өөрийгөө ингэж анхаарч чаддаг байх гэдэг юм болгон чинь буцаад чиний амьдралд чиний бүх юм чинь болж байгаа мэт чамд мэдрэгдэн чи юмнуудаа чадж байгаа мэт мэдрэгдэн угаасаа чи чадж байгаа болохоор тэгээд хэрвээ чи жоохон нэг одоо нэг жоохон доогор мэдрээд жоохон нэг юм сэтгэл санаар унаад байвал чи нэг өндөгөөд нэг ингэ өөрийгөө бодоод өөрийгөө ингэ байгаа газараа бодоод хараад үз тэ чи яг зөв
хүнтэйгээ уулзч чадж байгаа юу? Зөв энергийг авч чадж байгаа юу? Зөв зүйлээс зөв энерги авч чадж байгаа юу? Зөв хооллож чадж гин үү? Өөртөө зөв хандаж чадж гин үү? За тэгээд өөрөө ингээд байгаа газар өөртөө тогттой байлгаж чадж гин үү? Чиний амьдарч байгаа газар чинь чиний амьдралыг чинь дор хаяж 50% гэж эзэлж байгаа. Ядчил энд ирээд өдрийн 24 цагийн 8 цаг 7 цагт нь чи энд унтаж өнгөрүүлж байгаа штэ. Тийм болохоор эн чинь ядаж 3-1 ингээд зоолттой авчиж байгаас чиний амьдралыг энэ газар чинь чам тухтай байх хэрэгтэй. Чи өөртөө ингээд тухтай мэдэрдэг байх хэрэгтэй. Тэр мэдрэмжийг чи одоо ингээд чи өндөгөө хараад үзэнгүүт өрөөнөөсөө ч юм уу байгаа газараас авч чадчихэв үү? Авч чадахгүй бол яагаад байна? Энэ надаас болоод байна уу? Хинээс болоод байна уу? Хэрвээ мэдээж хамт амьдарч байгаа ч юм уу, хамтран ингээд амьдарч байгаа хүмүүсээс чинь тийм ингээд мэдрэмжийг мэдрүүл хэрэггүй ямар нэг юм болоод байвал чи тэрийг тасдан зогсоож юм. Эсвэл өөрөө тэр байдлаа ингээд бүтээгүй ч юм уу. Хэрвээ чи ингээд ямар нэг юм байл ингээд өрөө нэг арай өөрөөр байх гэсэн чинь өрөө чи нэг арай өөрөөр байгаад байвал чи тэрийг ингээд өрөөгөө өөрчилж болно шүү дээ, тэ? Тийг мэдчлэн яг өндөгөө босоод нэг хараад үзээрэй, тэ? Тэгээд чиний яг сэтгэл санаа унаад байгаа чинь яг энэ бүхэнтэй хэр хамаархаар байна. За тэгээд ингээд хэдий ингээд энэ бүхэн чинь ингээд болцсон чи ингээд зөв ингээд байгаад байна. Зөв уул нь идээд байна, зөв унтаад байна. Зөв ингээд уул нь энерги ингээд зарцуулаад л байна. Гэтэ би сэтгэл ганцаардаж л мэдрээд байна гэж чи юмд хэрвээ мэдрэгдэжээвэл энэ бол ганцхан чи биш ээ. Үнэхээр ганцхан чи биш. Хүн болгон чам шиг мэдэрч байгаа. Чам шиг мэдэрч байгаа. Өчнөө л хүмүүс байгаа. Чи ганцаараа биш. Тэгээд хамгийн гол нь амьдрал мөн хүрээлжилдэг гэж юм юусоо байхгүй. Чиний одоо мэдэрч байгаа сэтгэл санааны чинь хэцүү байгаа байдал ч юм уу. Энэ бүхэн чинь буцаад өөрчлөгдөн, буцаад зүгээр болох үе ирнэ. Угаасаа ирнэ. Тэгээ одоо хэрвээ ямар нэгэн хүн чиний амьдралаас яваад ч юм уу эсвэл хин нэгэнтэй ямар нэгэн баг холбоотой байгаа тэрнээс чи ямар нэгэн тийм гонёлж мэдрээд байвал ер нь бол зүгээр гэж хэлмээр байна. Тэгээд хүмүүс бол угаасаа амьдралаас явдаг, ирдэг. Тийм болохоор тэрвээ хин нэгэн чиний амьдралаас ингээ явах гад ч юм уу тэрийн чи мэдрээд ингээ байж ивэл тэр ингээ зүгээр л амьдралын нэг хэсэг. Тэгээ тэр хүнээс чи сурснаа авсан бол сурснаа авсан. Тэгээ хаях ёстой юм байвал хаях юм хайчин. Тэгээд л ер нь бол цаашаа ингээл явна л гэсэн үг. Гэхдээ чиний амьдралд байх ёстой хүн болвол чиний тэр ямар нэгэн ингээд одоо чамаа шалтгаалаа ч юм уу эсвэл хоёр өөр газар байгаас шалтгаалаа ч юм уу ямар нэг юмнаас үл шалтгаалаад чиний хажууд байх ёстой хүн болвол чиний хажууд байна л гэдэг мессеж. Тэгээд тэгээ хэл гэдэг зүйл бол хэрвээ чи одоо гадаадд амьдарч байгаа эсвэл гадаад руу очих гэж байгаа хүмүүс байвал хэлээ мэдээж чи хамгийн сайнараа сурах гэж хичээ. Хамгийн сайнараа сур. Учир нь тэр чинь л чиний өөрийгөө илэрхийлэх энэ нийгэм шиг хэрэгслүүр чинь хэдий ингээд хэлж байгаа хэл чиний үн цэнийг тодорхойлох зүйл биш. Гэхдээ энэ бол чиний үн цэнийг чинь илэрхийлэх хэрэгсэл юм аа. Тийм болохоор чи хэдий ухаантай хэдий зөндөө их мэдлэгтэй байсан ч гэсэн чи зөвхөн монголоор ярьдаг болвол гадаадд ирсэн бол тэрийг яаж хүмүүс түгээх юм тийм үстэй. Тийм болохоор чи үн цэнтэй гэдэг бусад хүмүүс түгээх хэрэгтэй. Тэхийн тулд чинь чамд энэ хүмүүс чинь хэлэх хэрэгтэй. Тийм болохоор хамгийн сайнараа сур. Тэгээд чи хэрвээ одоо сурсан байгаа бол үнэхээр сайн байна. Чи тэгээд сурж байгаа тэр алхам болгондоо өөрийгөө сайн байгаа гэдгийг мартаж болохгүй. Өөрийгөө дандаа сануулж авах хэрэгтэй. Чи сайн байгаа тий? Чи энэ хүртэл явсан байна. Чи энэ төвшөнд хүрсэн байна. Чи одоо ингэж хүмүүстэй харилцаж байна. Чи сайн байгаа гэдгийг дандаа өөртөө сануулж авах хэрэгтэй. Тэгээ одоо хүртэл чи хэрвээ энэ гадаадаас үзэж байгаа ч хүн бол наад чин that means so much, you know. That means so many things.
чи одоо хэрвээ гадаад байгаа бол наад чинь угаасаа чи ямар том зүйлд хүрсэн байгааг чинь угаасаа илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгээ одоо гадаадад руу явж байгаа хүмүүс байвал одоо ингээ юм болгоно хийж байгаа үе болгон чинь чиний хийж байгаа үйлдэл болгон чинь маш том гэдгийг чи бас бодох ухаарах хэрэгтэй. Тэгээ чи маш сайн хийж байгаа гэдгийг бодох ингээд мэдж байгаа хэрэгтэй. Тийм байна. Тэгээд гэхдээ гээд яаж ч ингээд одоо тэгээд эсрэг талаараа одоо мэдээж ингээд хэлээ сайн сурах хэрэгтэй. Гэхдээ хажуугаар нь энэ хэл бол зүгээр хэрэгслүүр юм аа. Намайг илэрхийлдэг үнц нь намайг ингээд хин гэдгийг маань илэрхийлэх зүйл бол хэл зөвхөн биш юм аа гэдгийг бас сайн бодох хэрэгтэй. Бас сайн ингээд мэдчих хэрэгтэй. Тэг хэл бол ерөөсөө чаны үнц юм биш, чамаа зүгээр илэрхийлэх хэрэгсэл юм аа гэж л яа хэрэгтэй. Тэгээ мэдээж эн чинь цаг хугацааны ихээр цаг хугацаа бас бүгдийг ангаанаа. Тэгээ цаг хугацааны ихээр мэдээж хүсэн үсээгүй чиний хэл чинь угаасаа сайжин хэрвээ чи одоо нэг сар ч юм уу хагас жил ч юм уу жил болчоод жоо хэсэг мэдэрж байгаа бол зүгээр тэгээд угаасаа чам цаашаа угаасаа харагдаж байгаа зөндөө ирээдүй байгаа юм чинь тэр ирээдүйд чи угаас хүсэн үсээгүй сайжрна ингээд орчинд нь байгаа хүн болохоор тэр чинь ингээд ордно гэж бол байхгүй. Тэгээд яг нэг твэндээ байж болох байх. Чи тэрэнд нөлөөлнө. Тэгээд аль болох зүгээр өдөр тутамдаа зүгээр гарч ирж байгаа харилцаанууд дээр тэр хэлээрээ тэр өөрийнхөө ингээд нүүн хоёр дахь шилээ ашиглаад яваад байвал тэр хизээж тийм муудна гэсэн юм байхгүй. Учин чи орчинд нь байгаа болохоор харин ч эсрэгээрээ сайжирна. Тэгээд цаг хугацаанд бүгдийг ингээд найз тэгээд цаг хугацааг ингээд өөртөө жоохон ингээд жоохон цаг хугацаа олгоод үз. Тэгээд юмнуудыг хард хүмүүс угаасаа бүх юм зүгээр болно. Тэгээд хэлмэл бол үндэ цаг хугацааны асуудал. Тэгэл чи хэрэг хичээж хэлээ хэрэг ингээд илүү ингээд яаж сайжруулахыг хичээж гэдэг чинь тэр ингээд цаг хугацаа одоо чи ингээд хэлээрээ хоёр дахь шилээрээ өөрийгөө бүрэн мэдрэхгүй юу гэдэг чинь зүгээр ингээд хурцгаж удаашруулж л өгж байгаа. Тэндснээс бол тэр дундах ингээд цаад бэрхшээлүүд бол хүмүүс бол туулна. Тэгээд тийм байна. Тэгээд яг энэ болгон бол яг үнэндээ хүн өөрөө илүү туулж ийж ойлгох зүйл мэдээж. Тэгээд мянга бол мэдээж хүн хэлдэг штэ. Цаас чичгээс найш, хүн хэлхээс найш. Тэгээ ингээ хүн ингээ ер нь бол өөрөө хүний хэлсэн үнээс илүү өөрөө ингээ туулж ийж тэр юмнуудыг илүү амар ойлгодог. Гэхдээ би ингээд өнөөдрийн бичлэгээр бол ерөөсөө ингээд тэгээрээ тиг инг гэсэн юм хэлхийг хүссэнгүй. Зүгээр миний одоо 2 жил хүрэхэд эндээс ойлгож авсан энэ ингээд усаас ч юм энэ амьдралаасаа ингээд ойлгож авсан зүйлсээ та бүгдд ингээд хүрэхтэйгээ зэрэгцээ. Ингээд яг чи цаанаа ингээд бодцоо ийм нэг одоо бодлоо өөртөө ингээд агуулцгаа тэгвэл чиний ингээд сэтгэл санаа чинь багуунаа чи хэрвээ ингэж мэдэрч ивэл эн чинь зүгээрээ гэсэн л мессежийг өгөхийг хичээлээ. Тэгснээс бол энэ бүгдийг хэрвээ туулж авч байгаа ч юм уу туулах гэж байгаа хүмүүс байвал энд ямар ч тийм cheat code те хуурах зам гэд тойроод гарчий энэгээр дайрхан гарчий гэсэн юм байхгүй. Чи хэрвээ гадаадад амьдарч байгаа бол тодорхой хэдэн цаад бэрхшээлүүдийг бол чи баттай ингээд дайрч гарна. Гэхдээ тэр үедээ саяхан хэлсэн юмнуудыг маань бас дотроо санаад саяхан хэлсэн юмнуудаа ингээд дотроо бодоод тэгээ бол хүмүүст энэ одоо хүмүүслээ тустай байх юм болов гэсэн үднээс энэ бичлэгийг ингээ хийлээ. Тэгээд хүмүүс ч гэсэн тустай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд би бол мэдээж өөрөө бар 20 жил юм уу 10 жилийн амьдэрсэн хүний хажууд бол мэдээж миний туршлагаар тэнгэр газар шиг миний газар гэсэн үг. Тийм байна. Гэхдээ энд нөгөө талаараа ч гэсэн энд одоо юу гэдгийг гадаадад байгаа 2 сар болсон ч юм уу эсвэл хэрэгж байгаа хүмүүсийн хажууд би бас илүү арай туршлагатай болохоор тэр хүмүүст бас ингээд одоо өөрийнхөө мэддэг чаддаг хичнээгээрээ юм ингээ хүрэх гэж хичээлээ. Тэгээд тийм байна. Тэг ер нь бол өнөөдөр бол ингэж ялаа.
Тэгээд энэ бодлуудын одоо сайн хэлсэн юмнуудыг маань толгой дотроо ингээд бодоод толгой дотроо хадгалаад явбод тэгээд ингээд явбал танд бол бас илүү тустай байж магадгүй гэж өөрийнхөө өвнөөс үзлээ. Тэгээд тийм байвал бас комент хэсэгт бичээрэй. Тэгээд та бас хэрвээ гадаадад амьдардаг хүн бол юу мэдэрч исэн бэ? Хэрвээ буцаад хүмүүст ингээрээ тэгээрээ за энийг л тэгчээрээ эсвэл та одоогийнхоо байдлаар Германд гадаад улс руу явж байгаа бол та яг юуг арай өөрчлөх байсан бэ гэдэг юм уу те? Тийм юм байвал та бид маань бас комент хэсэгт бичээрэй. Тэгээ бусдаа бас ингээд түгээгээд бусдаа бас ингээд хуваалцвал илүү бас гоё байх ба. Тэгээд тийм байлаа. Тэг өнөөдрийн бичлэг бол арай юм сурхаас илүү ирээд амьдрахын талаарх тийм бичлэг байлаа. Тэгээ дараагийн бичлэгнүүд дээр сурахтай холбоотой бичлэгнүүд орно. Тэгээд тэднээ бас бэлдсэн байгаа. Тийм болохоор дараагийнхнаа бичлэгүүд дээр уулзцгаая. Тэг өнөөдрийн бичлэг хэрвээ таалагдсан бол та бүхэн маань тэрийг илэрхийлээрэй. Тэгээд тийм байлаа. Тэгээд та бүхэн одоо энд бол орой болчихж. Тэгээд сайхан орой минь, өдрийн минь, өглөөний минь бүгдээрэнд нь хүргэе. Тэгээд үлдсэн өдрийг чинь сайхан өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяр таа.